1 2 3 1 2 3 гайг байгаа. Мэдөө ямар ч орчлол байгаа юм байна. За. Хай влог. Сайн байцгаана уу? Орд влогоор ингэж ганцаараа ярьж суугаагүй бас нэлийн хугацаа өнгөрцөн байна. За, ятач бүгдээрээ сайн байцгаана уу? Шинэ влог үзэж байгаа. Өдрийн мэндийг хүргье та нартаа. За, юу хийж байгаа гэхээр би ажилласаа орж ирсэн. Тэгээд мейкап нүрээ цэвэрлэнгээрээ сүүлийн үеийн сонь сайхан юу байна? Манайхаар юу болж өнгөрөө, юу болж ийн. За бас тэгээд энэ зүүн юу болох талаар жоохон буу халъя. Чит чат. Тэгээд буу халангаараа влог хийя гэж бодож сууж байна. За манайхны амар тийм нэг юу чимээг байна уу? Нэг одоо тийм хизээч ингэж чимээгүй байгаагүйгээрээ амар чимээгүй байгаа санагдаж байна уу та нарт? Юу болсон бэ гэвэл за номер 1 сонин заяа. Номер 1 сонин би чи өнөөдөр хардаа сонин 1 номер 2 сонин 3 сонин. За ерөнхийдөө бол үндсэн 3 сонин ярин заяа. Манайхаар болон надаар сонин сайхан юутай байгаа вэ гэвэл үндсэн 3 сонин ярин. Тэгээд мэдээж нөгөө нүүр амаа цэвэрлээд ингээд чит чат буу халаа суух учраас нэмж хадуураад нэмж бас янз бүрийн нөгөө сонин сайхан орж ирж магадгүй. Тэгхийн бол бас хадуурж янз бүрийн сонин ярих магадлалтай. За ийм байна. За миний нүүр өнөөдөр нэг иймэрхүү байна. За ажилласаа ирээд одоо манай ажил чинь 8 гэж таардаг. Тэгээд ажлаа цэвэрлэгээ мөрөглөгээ нэтрээ хийж гаад тэгээд ерөнхийдөө гэртээ 9 хүлээд орж ирдэг. Тэгээд мэдээж ачаал ихтэй авах юм бол бүр 9 хаяада өнгөрөхч тохиолдол байдаг. Тэгээд миний хувьд болохоор за юу хэрглэж арсандаа өглөө юу төрөхдөг вэ? Яадаг вэ гэхээр би өглөө болгоно их будаад байдаггүй. Ерөнхийдөө баг арсныхаа арс чигшүүлэгч арс арчилгааныхаа бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд тэгээд нарны тос түрхээд тэгээд би сүүлд нөгөө авсан айгүй гоё ийм кремээ та нарт бас танилцуулъя гэж бодлоо л доо. Би энэ Estée Lauder энийг хэрэглэдэг байхгүй хэрэглэдэг байсан. Тэгсэн чинь миний нөгөө арсны өнгө өөрчлөгдөөд мэдгүй энэ надаа ерөөсөө таарахгүй тохирохоо болцсон байсан. Нэг гоё харагдахгүй. Тэгсэн чинь ануугийн би нөгөө нэг очоод ануугийн хэрэглэдэг ийм нөгөө нэг кремик суур кремиг ингээ хэрэглэсэн байхгүй юу? Гэсэн чи oh my god амар гоё. Каягийн ийм крем билээ. Тэгээ миний арсанд болохоор 20W гэсэн ийм яг ануугийн хэрэглэдэг ийм нэг юугийн өнгийг би хэрэглэсэн чи бүр амар гоё. Надад бүр амар таалагддаг. Тэгээ ануу эндээ бас айгүй туртай билээ. Тэгээ би нөгөө нэг арс арчилгааны ийм солонгос ийм бүтээгдэхүүнүүд авсан штэ. Тэгээ тэднийхээ үргэлжлүүлээд ерөнхийдөө хэрэглэж байгаа. Тэгээ миний арс бүр үнэхээр гоё байгаа. Бүр гялгаар цаашаа, толт цаашаа үнэхээр гоё байгаа. Тэгээд би энэгээр юу гэж хэлэх вэ гэхээр ерөнхийдөө стори хийхээр ч юм уу, влог хийхээр ч юм уу хүмүүс бүсгүүчүүд асуудаг байхгүй юу? Огч амар гоё арстай болсон байна. Арсаа юугаар арчилж гин, яаж хийж гин, ямар бүтээгдэхүүн хэрэглэж гин ч гэдэг юм ингээ асуугаад байдаг. Тэгээд би болохоор юу гэж зөвлөмөр байгаа вэ гэхээр яг тийм үнэтэй ч юм уу, тийм одоо брендийн тийм бүтээгдэхүүн гэхээсээ илүү яг одоо 30 нэмэх одоо 40 нэмэх одоо би чинь ингээ болцсон. Тэгэхээр хамгийн гол нь чиг маш сайн өгдөг, чигшүүлэх бүтээгдэхүүнийг голцоо хэрэглэж байгаа. Миний одоо бүх хэрэглэж байгаа юмнууд тултал одоо чиг өгөх зорилттой тийм бүтээгдэхүүн таахгүй. Тэгээ ийм нөгөө нэг мистүүдээ бол байнгын цацсан. Тэгээд надаа энэ ануугийн хэрэгжилж исэн ануу бас надад зөвлөсөн энэ Avène-ийн ийм одоо чигшүүлэгч мист бүр сүүлд маш их таалагдаад байгаа.
ануугийн зөвлөгөөгөр энийг авсан байгаа. Маш гоё юм нарийн юм ширхгээр аягүй гоё зөвлөн ингээд цацардаг. Тэгээд ерөнхийдөө бол өдөр тутамдаа өдөржингөө ямар нэгэн байдлаар мистэй бол банк цацдаг. За яг юу яач нөгөө миний чит чат айгу хадуураад бахан хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүдээ ярьчлаа. Ерөнхийдөө би нэг юу хэрэгэлдэг талаараа блог хийцэн байгаа. Тэр блогийн маань бас үзээрэй. Үзээгүй хүмүүс ах юм бол. За тэгээд нүрээ цэвэрлээд эхлэе. Тэгээд би та нарт дахин асуудаг болохоор арьсаа ерөнхийдөө яаж ч ядарсан байсан, яасан ч байсан, яаж ч одоо согтсон байсан гэхгүй юу. Арьсаа заавал цэвэрлдэг. Зарим хүмүүс чинь одоо ядраад ч юм уу, за уугаад, шовдаад ерөнхийдөө цэвэрлж мөвлөхгүйгээр тэгж унтцсан өдөр тохиолдол байдгийн мэлээ. Тэр бол үнэхээр бүр маш мушуу арьсанд. Тэгээ би ямар ч гэсэн ерөнхий багасаа л ер нь байнга л арьсаа угааж цэвэрлж унтдаг байсан. Тэгээл ерөөсөө яг тэрүүгээрээ арьсаа цэвэрлээл бүх угаадаг барьдаг юмнуудаа угаагаад тэгээд цэвэрлээд бүх юмнуудаа хэрэглээд тэгээд унтдаг. Яг л тэрүүгээрээ байгаа. За би эхлээд болохоор ингээд мисселер усаар ерөнхийдөө манай бааны өрөө болохоор юу байна? Яг гоё ингээд нөгөө камера байрлуулаад тавих ч гэдэг юм уу. Нэг тухтай ингээд арьсаа цэвэрлэнгээрээ би та нартай бас ингээд буу хаалж ингээд сонь сайхан ярих гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө манай бааны өрөөнд жоохон тохиромжгүй заавал ингээд босож зогсно. Тэгээд яг хуу кран тустай ойрхон нь давуу талтай боловч зогсно. Тэгээд нөгөө нэг камера байрлуулах газар байхгүй жоохон тавдахгүй санагдаад. Тэгээд би ишээ ороод ирсэн. Тэгээд мисцеллер усаараа арчичаад тэгээд ийм тосон угаагч энүүгээр угаана. Тэгээд би хальт та нарыг орхиод нүрээ угаагаад ирнэ. За эхлээд ерөнхийдөө бол маш сайхан арчична. Ер нь бол ийм хөнгөө одоо бол хүн ийм амар байгаа штэ. Тэгээд хөнгөө нэлээд юу яатлна. Нэлээд хид арчна гэсэн үг л те. Цэвэрхэн болтлно. За арьс арчилгааны блог биш байхад л арьс арчилгаагаа яриад байдаг гинэ. Ер нь ингээд хүмүүс ингээд будангаараа ч юм уу мейкап хийнгээрээ тэгээд альсвал ингээд арьс арчилгаагаа хийнгээрээ ингээд блог хийгээд идэг. Тэр бол бас нэлээд хэцүү байд юм байна. Би ерөнхийдөө бараг л анх удаа яг ингээд өөр юм хийнгээрээ өөр юмны талаар шал өөр сэдвийн талаар ярих гэдэг шиг. Одоо би ингээд нүрээ арьсаа арчилгангаараа арьс арчилгааны талаар л ярих юм бол энэ бол боломжтой. Би ийм хэрэгжилж байна энэ төрөгээд. Тэгсэн чи би болохоор яг одоо арьсаа арчлаад байгаа мөртлөө шал өөр юмны талаар ярих гэдэг байгаа байхгүй юу? Сонь сайхны талаар. Тэгэхээр жоохон юу яадаг юм бэ? Төвлөрдгөө, жоохон өсөрсөн, за тэгээд жоохон нурсан нэг иймэрхүү болох гээд байд юм байна. Уучлаарай, өршөөгөөрэй. Тэгээд нэгдүгээр сонингоо яриа заяа. Манай гэр бүр амар бүр чимээгүй. Одоо нэг шведэр бол өтрүүлэт гэд байдаг шүү дээ. Швед хэлбэн мэжээс швед үг хэлчихжээ. Ямар ч гэсэн юр бусын чимээгүй байгаастай. Яагаад вэ гэх юм бол манай 5 гэж ярина те. Ануу ч н одоо том хүн болцсон, тусдаа гарцсан, би хүн болцсон шүү дээ. Тэгэхээр манай 5 гэж ярина те. Манай 4 хүүхэд нөхөр энэ 5 Монгол явсан. Монгол явсан гэдэг нь бүр амар том сенсац, том мэдээ байна. За айгүй сонир мэдрэмж идэг юм байна. Бүр ялангуяа анхуулаа мөнхүүлээ хоёртой би одоо тэр үе чинь хүмүүсээ 5 хүрсэн. 5 жил анхуулаа мөнхүүлээгийн дунд ингэж шахуулж одоо шахацлдаж тэр хоёртой хүй хаа ингээл хүнжлийн нөмөр гэж одоо яасан исэн нөгөө шүн ер нь бол ингэж бүтэн одоо юу гэдгийг нөгөө тас харанхуу юу ч зүүд байхгүй ямар ч сэрүүлзэх юм байхгүй бүр ингээл нүдэ анаал бүр өглөө ингээд сэрдэг те юм тийм тэгж унтаагүй би ерөнхийдөө бол 5 жил болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэгж унтах болов энэ хэдий ингээд явсны дараа яг тэгж унтах болов гэсэн чи эсэргээрээ байд юм байна.
бүр ингээд 5 жил ингээд шахуулаад 5 жил ингээд бид нар чинь ингээд бид гурав чинь бүр ингээд унтдаг байхгүй бүр амар өргөн орон дээр мөртлөө бид гурав хангалттай ингээд чөлөөтэй зай байгаа мөртлөө ягаад чинь тэр хоёр ингээд би нөө орны голд унтна нөгөө хоёр чинь ингээд хамгийн хүнд жинтэй ингээд голд нь байгаа болохоор нөгөө хоёр чинь өнкрөөд хүссэн үсээгүй цаашлуулсан ч гэсэн хүссэн үсээгүй ингээд хоёр талд ингээд наалтчдаг байхгүй юу. Гараа ангих юм бол суган дотор ороод гараа ангих юм бол яг энэ мөрлөө ингээд хушуугаа ингээд наагаад тэр амар ингээд нөгөө нэг юу чигжиж унтдаг байхгүй юу. Тэгсэн чинь явснаас нь хойш би өстой нэрээ шахуулахгүй амар гоё унтандаа гэж бодсон чинь үгүй худлаа юм байна. Ерөөсөө тэгж унтаагүй. Нөгөө шахацлтаанаа өгүүлдэг юм байна. Шахацлахгүй болохоор нэг л юм буруу байгаа юм шиг айгүй сонирн мэдрэмж байд юм байна. Тийм болохоор би ингээ хөрвөөгөөд ерөнхийдөө эхний шүн жоохон нойр муутай хонсон. Айгүйх тийм нөгөө нам унтах бах та гэж бодсон мэдрэмж маань үгүй айгүй сонин нэг өөр мэдрэмж төрөөд яаж байгаа бол ийж байгаа бол гайгүй явж байгаа болов яаж байгаа бол гэд ингээд нөгөө эдийг нөгөө хоёроо самж одоо нэлийн тийм юутай унтсан өчигдөр оройны хувьд бол за тэгээд манай яагаад Монгол явчваа ясийсэн яагаад би яваагүй вэ гэдэргээд манайхан асуун л да. Угаасаа болоог үзэж байгаа хүмүүс ингээ гайхаад асуух ба. Ингэсэн юм аа. Өвөл сөхөө өтөр Монгол явсан штэ. Шинэ жилээр. Тэгээд ер нь бол ингээл жил болгоно л хүүхдүүдээ Монгол явуулъя. Монгол хэлтэй болгоё, Монгол хүн болгоё. Одоо манай хүүхдүүд чинь Монгол ээж автаа мөртлөө монголоор ярьдаггүй баг зэрэг ойлгоно. Тэгээд ер нь тийм байгаа штэ. Тэгэнгүүт чинь яг юу яад юм бэ? Энэ хэдийг ингээ томрох тусам аюух санаа зовд юм байна. Бид хоёр өөрсдөө ингээ цэвэр монгол хүмүүс байгаад байдаг. Гэтэл үр хүүхдтэйгээ монгол хэл, соёл одоо монголоор ойлголцохдохгүй байна гэдэг бол маш хэцүү. Би энэ хэдийг жоохон байхад яг ч нөгөө нэг одоо нөгөө амьдралын хурцаанд гэдэг шиг те одоо Монгол руу явхад чинь зардал мардлаас ахуулаад ер нь айгүй өртөө өндөртэй байхгүй юу? Монгол явах мөнгө чинь айгүйх байдаг. Ялангуяа манайх шиг ийм олон хүүхэдтэй олуулаа айлт ер нь бол маш их зардалтай байдаг. Тийм ч учраас ерөнхийдөө манай ээж, хадам ээж эдэр ойрхон ирдэг байсан. Жасмин Маркусыг жоохон бахад тэгээ манай аав нэг удаа ирж исэн, хадам ээж 2 3 ч ирж исэн, 2 ирлүү 3 ч ирсэн байж магадгүй. Манай ээж ирж исэн гих мэдчлэн ер нь ойрхон за нэг 2 жилийн давтамжтай ч юм уу ингээд Жасмин Маркус хоёрыг жоохон бахад айгүйх ирдэг байсан. Бид нэр өөрсдөө явчихдаггүй учраас тэгээ тухайн үедээ болохоор нэг юм бодогддгүү хүүхдүүд жоохон бахад ийм байдаг байсан. Тэгээд яг ингээд цаг явах тусам Жасмин Маркус хоёр томроод ингээд ирсэн чинь монголоор ярихгүй. За бид нар ингээд ээж аав нь монгол хүн байгаад байдаг. Монгол хэлээ ойлгохгүй, хэл соёлоо мэдхгүй, ах дүү хамаатан садан үеэл хаяалаа мэдхгүй, эмээ өвөөгөө мэдхгүй, мэдлэг хүндлэх соёл мэдхгүй ч гэдэг юм бүр асар их юмыг мэдхгүй байгаад байна. Тэгээд яг ингээд заая сургая ингээд хүүхдтэйгээ монголоор ярья гэд ингээд янгууд чинь яг ингээд уртаар ингээд ажил хийдэг ингээд ээж аавуудад гадаадд амьдардаг ээж аавууд хүүхдүүдээ монгол хэлтэй болгож байгаа ээж аавуудыг би бүр үнэхээр шүтмээр санагдаж шүтэж амьдрмаар санагдсан. Бид нар өөрсдөө монголоор одоо ярьдгүйгийн буруу одоо байна. Тэгээд ингээд хүүхдэн том болцсон. Монголоор ярихгүй ийм болцсон. Тэнгүүд чи яг өөрсөндөө маш их буруу өгөөд тэгээд өвөл очингуудаа за ямартай ч яаж ч байсан 100 хүүхдүүдээ Монгол явуулъя гэсэн шийдвэрт хүрээд Сөхөйтөр өвөл очсон байхгүй юу. Тэр шийдвэр хамгийн том шийдвэр байсан. За 6 сард угаасаа шивэдийн сургууль цэцэрлэг албаасаар ингэж амардаг. Тэгээд амралт нь боллоо л амралт эхэллээ л шууд Монгол руу явуулнаа гэд хоёлаа бид нар чинь ингээд за зөв гэд хэрвээ ингээ билетээ ингээ дараа нь авъя гэх юм бол айгүй л худлаа мөнгө төгрөнөөс авахлаад ингээ болохгүй боломжгүй
нөхцөл байдал үүснэ. Тийм учраас хоёулаа ямар ч гэсэн билетүүдээ авчи. Билетээ авсан байхад бол яаж иж байгаа л явна штэ гэд. Тэгээ бид хоёр Монголоос ирэнгүүтээ шууд өвөл билетийг авсан байхгүй юу? Монгол явах билетээ. Тэгээд тухайн үед болохоор Монгол явуулахад за би явах уу, сөхөө явах уу гэж яснаа. За 100 угаасаа ажил ихсэн 100 нөө рестораны ажил ихсчдэг байхгүй юу? Тэгээд 100 ажлын ачаал ихтэй байна. Тэгэхээр би явах боломжгүй юм байна. Гингүүтээ сөхөөг явуулъя гэд. Тэгээд энэ хэд 6 сарын 9-нд явсан юм байна. 9-нд яваад тэгээд 10-нд Монголд очиж байгаа. Тэгээ буцаж ирэхдээ 8 сарын ихэнх хүртэл гэдэг чинь бүтэн 2 сар. Oh my god. Бүхэл бүтэн 60 хоног Монголд ах トゥ хамаатан садан хамаатнуудтайгаа ингээд гоё тоолж, наадаж Монголдо очиж гоё зуныг гоё өнгөрөөнөө. Ингээ явсан байгаа. Яана би бүр амар нуршиж байна те. За тэгээд юу яа. Би тасан цэвэрлэгч ийм нөө Солонгосын oh my god уучлаарай. Ийм тосон угаагч хэрглэж байгаа. Тэгэд энэ тосон угаагч яагаад гоё гэдэг вэ гэхээр маш зөөлхөн аюу гоё гэдэм билээ. Би ер нь бол нэг айхтар тийм тосон цэвэрлэгч ерөөсө хэрглэж байгаагүй. Гэхдээ энийг хэрглэснээс хойш ерөнхийдөө надад маш их таалагдчихж байгаа. Тэгээд би хөөсөн цэвэрлэгч бас хэргэлдэг. Ер нь би нэлээд олон төрлийн цэвэрлэгчнүүдийг хэргэлдэг, хольц солиол хэргэлж байдаг. Одоо мисцеллер ус гэхлээр надад нэлээд олон янз идэг. Энэ болохоор Нүскинийх байна. Тэгээ Нүскиний надад бүтээгдэхүүнүүд нэлээд олон бүтээгдэхүүнүүд маш гоё таардаг, таалагддаг. Тэгээд нэлээд хэдэн бүтээгдэхүүнийг би одоо хүртэл хэрэглэсээр л байгаа. За тэгээд би төр зур та эдэг орхиод нүрээ угаачаад ирээ заяа. Нүрээ угаачаад тэгээ хүрээд ирээ. За төр байж гараа за. За дахиад би ирлээ. Ямар ч нүрээ угаачлаа, хүзүүгээ угаачлаа. Тэгээд хүрээд ирлээ. За тэгэнгүүтээ би юу хийх вэ гэхлээр уул нь бол би блог бичээгүйсэн бол нөгөө нүүрний ямар нэгэн аппаратаар ч юм уу ингээд гүйлгчүүл их зүгээр идэг. Тэгээд одоо болохоор тэр жоохон ингээд дуу чимээтэй учраас би зүгээр л юугаа хийчихье. Юу гэдүүлээ? Арсныхаа арчилгаануудыг хийчихье. За Ануа гэдэг энэ Ануа гэр брендийн одоо энийг ч одоо юу гэх юм серум. Энэ бүр амар гоё. Энэ бараг дуусчих. Энийгээ төрчих. Тэгээд Ану надад хэлсэн нөө манай охин Ану ч яг энэ нөгөө нэг солонгос юмнуудыг бас аягүй сайн хэрэгэлдэг. Тэгээд та ээж өглөө оройд аягүй сайн ингээ юмнуудаа хэрэглээ. Тэгээд ардаас нь дээрээс нь ингээд гоё ингээд шингээгээ дарсандаа гоё ингээрээ тэгж надад зөвлөсөн. Тэгээ би угаасаа л нөгөө өглөө өдөө оройд арьс арчлахтаа дуртай. Ер нь бол нэлээд тийм зуршил болцсон гэх юм уу да. Тийм учраас надаа нэг зарим хүмүүс бас олон юм төрхөөд ингээл аягүй залхуутай санагдаад идэг гэд тийдэм байлээ. Тэгээд миний хувьд болохоор харин ч эсэргээрээ их гоё сонирхолтой гэх юм уу гоё болдог, гоё байдаг. Хамгийн гол нь тийм болохоор би өргөөслөхгүй ингэж юм хэрэглэх дуртай. Тийм төрлийн юм баггүй. Тэгээд энэ Ануа гэх энэ дууслаа ерөнхийдөө бол энийг дахиад авнаа гэсэн байгаа. За энээсээ төрөгчлээ. Тэгээд амарсаа усуудаг хажуугаар нас. Айгуусаа усуудаг. Тэгээ одоо арай олцсон ч гэсэн би энийг ингээд шимж агаад энийг ямарсан дуусгана. Шимж угаад тэгээд дуусгана. За тэгээд би сая юу ярьжлаа? Хэнийг 4 хүүхдээ аавтай ингээ Монгол явуулсан. Монгол явуулах шийдвэр аль өвөл гарсан. За тэгээд манай эд ингээд явсан байгаа. Дараагийн блог орч гэдэг юм уу? Эсвэл Instagram-ийн рилээр би тэр эдийг яаж байгаа талаар хуваалцаад явнаа. Тэр эд юу ямар шуухан байгаа талаар. Тэгээд ямар тач
надад инстаграмаар танаа хэд Монголд явж гин гэд ингээд юу энэ хэсгээр ингээд таарлаа танаа хэд сая буусан гэд ингээд иржээлээ. Тэгээ манай эдийг бас харсан таньсан хүмүүс бэлээ айгүй хөөрхөн хэрвээ манай эдийг энд тэнд явж байгааг хараад таних юм бол хөөрхөн надлуу бичээрээ тэгээд зураг мурга авахуулаад хөөрхөн бас надлуу явуулаарай за болно шүү за миний инстаграм руу ч юм уу фейсбુક руу ч юм уу тэгээ явуулаарай гой санагдаад за би юу яалаа зөвхний тосоо түрхчий зөвхний тос болохоор за энэ бас нэг 2 3 тос байд юм аа тэгэхээр өнөөдөр болохоор энэ синтелагийн тосыг би бааныхаа өрөөнөөс авчирсан байна. Энэ синтелагийн 3 бүтээгдэхүүн надад байна. Энэ синтелаг тосын зөвхнийхөө тосыг хэрэглэчихье. За тэгэнгүүтээ энд болохоор ампул гинэ. За энийг хэрэглэчихнэ. Миний нөгөө саяны серум болохоор шингэчих. За ерөнхийдөө бол за доотлолт нь ампул ч юм уу дээр нь альсвал тэрэн доороо энэ доороо гэсэн нэг амар юу яадгүй штэ би тэгэж дарааллыг нь яадгүй хамгийн гол нь нөгөө шингэнээсээ өтгөрөх ёстой гэж ханаас ч юм дээ би тэгээ сонсцсон хамгийн шингэн бүтээгдэхүүн ямар ч гэсэн энэ серум байсан байхгүй юу миний өнөөдрийн ингээд төрөж байгаа юмнаас тэгэнгүүтээ дараа нь болохоор энэ юу вэ ампул байна тэгэхээр энэ ампулнаас ингээд төрөгчий тэгээд шингэхээр энэ дараа нь өөр нэг юм байгаа тэрийг төрөгчий тэгээд ерөнхийдөө болно доо. За тэгэнгүүтээ Монгол явсан тэр талаар өнөөдрийн хувьд ингээд дуусгая. Тэгээд миний мэдрэмж болохоор их тийм хоосон. Би чинь яг бодохдоо дотроо бодохдоо бол энэ хэд ингээд явсны дараа би нэг ингээд дүүр ингээл нөгөө нэг цээж дүр амьсгална гэдэг шиг ингээ эргчлөө бүр ингээ цээж дүр амьсгалаа бүрстэ баярлаад өгөх байх та гэж бодсон чи эсрэгээрээ идэм байлээ. Бараг санаад өгөх юм шиг байлээ. Тэгээ өөрчсөн ажилтай тулдаа жоохон эморхон гайгүй байна. Тэрнээс биш ажилгүй байсан бол ерөнхийдөө бол эморхоор л юм байна. Тэгээд өглөө гараад орой ирж гин тэгээд би энэ хэдийг байхгүй хооронд төлөвлөсөн юм байгаа. Ямар ч гэсэн цах цугаас нь хэлэх юм бол өглөө болгон гүн за дасгал хийн за хооллолтондоо гурил сахарын төрлийг хасна чайланж эхэлсэн явж байгаа. За тэгээд дээрэс нь өглөө болгон гүн гэсэн байгаа. Одоо нөгөө гоё зам болж байгаа учраас би юутайч ямартайч хүүхэд сургууль цэцэрлэгт хүргэж өгөхгүй өглөөний цай яах вэ орой хоол яах вэ гэж ямар нэгэн тийм стресс дарамт байхгүй учраас жоохон тиймэрхүү юм дээр жоохон анхаарахыг гэж бодоод ямар ч гэсэн ихлүүлээ явж гин. За хоёр дахь том сонин юу вэ гэхлээр манайх нүүж байгаа. Тэгээ нүүж байгаа гэхлээр хүмүүс бас гайхчихж магадгүй яах гэж байгаа вэ яаж байгаа вэ ээж байгаа вэ гэд. Тэгэд Шведэд амьдардаг монголчууд бол гадарсан байж магадгүй мэдсэн байж магадгүй яагаад гэхлээр манайх ресторанаа зарцсан. Тэгээд нэг Монгол гэр бүлд зарцсан. Тэгээд яагаад зарах болсон, яагаад нүүх болсон шалтгаанаа би товч өгөө тодорхой ярьчих. Тэгэхгүй бол миний блог бүр амар нуршуу амар урт болох гээд байна. Тэгээд яасан бэ гэхэлэр манай энэ амьдарч байгаа хот Мэлэрүүд гэдэг энэ хот чинь жоохон хүн ам багтаа байхгүй юу. Тэгээд яг одоогийн байдлаар бол манай гэр бүл ингээд ажиллаж амьдраад одоо юу гэдгийг ингээд сүхэ ажилласаа болцсон ресторан дээр ажиллаад бид хоёр ингээд ээлжлээд үр хөвгтөд цаг зав гаргаад ингээд явхад бол боломжийн заяа. Бид хоёр хоёулахнаа биш бас манад нөгөө туслах тоогооч залуу байгаа ингээд гуруулаа ээлжлээд явхад ямар ч асуудал аягүй сайхан ингээд ажиллаад ингээд ажил амьдралаа зохицуулаад дараг гэрээ авч яваад ингээд болж байгаа байхгүй юу. Хүүхдүүдээ бүр 100% хайдаг байсан бол одоо бас гэж хоёулаа ээлжлээд ингээ авчихаар аюу өрхөн болоод байгаа. Дааж нэг асуудал та нар мэдчихэ те манай Мөнхүлээ аутизм гэд оншиг өвөл 1 сард авсан. Тэгээд аутизм гэд одоо эмгэгч нь тийм ээ яадаг вэ гэхэлэр харилцааны бэрхшээл гэж явдгийм байна. Тэгээд Мөнхүлээгийн хувьд болохоор яг
тийм нөгөө нэг хүнд хэлбэр биш. Ерөнхийдөө миний бодлоор, миний ойлгосноор ингээ анзаарснаар бол нэг дунд юм уу эсвэл хөнгөн хэлбэрийн тийм аутизм юм шиг байна. Тэгээд хүүхдтэйгээ сайн ажиллаад, сайн харьцаад, заагаад ингээд хөгжүүлэх юм бол маш сайн хөгжих юм боломжтой гэж хараад байгаа байхгүй юу? Хэлд айгүй орой ороод ингээд хэлэхгүй юм ярихгүй байгаад исэн чинь одоо бол юм ярьж байгаа, юм хэлж байгаа. Тэгэхээр айгүй их тийм нийгэмшүүлж сургалт дамжаа одоо юу гэдэг ингээд хүүхдээ авч явж ингэж хүүхдтэйгээ айгүй их ажиллах тийм хэрэгцээ шаардлага гарсан баггүй. Тэгээд тэрнийхээ үндсэн дээрээс сүхэг ерөнхийдөө ажлыг болиулаад ажлыг сольсон гэсэн. Тэгээд манай хот жоохон хүн ам багтай одоо хүүхэд хөгжүүлэх тал дээр сургалт дамжаанд ингэж явуулъя. За ер нь бол Шведэд хүүхдийн сургалт дамжаа ингээ баг зэргийн төлбөртэй тийм сургалт дамжаа бүжиг бол бүжиг, дуу одоо хөгжим, за тэгээд спортын бүх төрлүүд байдаг. Одоо ингээд сургалт дамжаанууд бүр ингээд 1-2 настайгаас нь за 2-3 настайгаас нь ихсүүлээд насны ангиллаар ингээд байдаг байхгүй юу. Тэгсэн чинь хүн ам цөөтэй ийм жижигхэн юу болохоор хот болохоор яг тиймэрхүү сургалт төрөлдсөн тийм сургалт ерөнхийдөө ховор ерөнхийдөө бараг байхгүй сургалтанд явуулъя гэхэлэр заавал ондоо хот руу явах тийм шаардлага гараад байдаг. Тэгээ бит хоёр ерөнхийдөө яриад тэгээд ондоо хот руу арай тийм том ондоо хот руу нүүхээр болсон юм аа. Тэгээд ресторана зараад за миний одоо 3 дахь хэрглэж байгаа юм болохоор яг адилхан Синтеллагийн ийм тонер байна. Эссенц тонер гинэ. Энийг хэрэглэхээр бүр амар гоё. Нүүр бүрстэй. Ёо. Юу цаашаа шил тал цаашаа амар гоё ингэ чигээ өгдөг. Ийм байна. За тэгээд бид нэр ийм учир шалтгааны үндсэн дээрээс арай том хот руу нүүх ийм шаардлагатай болоод яг тэр хоттой ресторан хайгаад ресторан нэхэр болсон яг адилхан эмзэгшин ресторанаа. Тэгээд бидний хувьд болохоор 2 ресторан ажилуулах ч гэдэг юм уу хүн хүч байхгүй 2 рестораныг авч явах ямар ч боломжгүй учраас энэ одоо ажиллаж байгаа ресторанаа зараад тэгээд шинээр тэр хоттой нүүж очиж байгаа шинэ хоттой шинэ ресторан нээж байгаамаа. Тэгээд энэ зуны одоо манай хүүхдүүд зуны 2 сар Монголд байна. Яг тэр хугацааг тэр 2 сарыг ашиглаад бид нэр шинэ ресторанаа засвар хийгээд шинэ ресторандаа нүүн гэрээ бас тийшээ нүүнэ. Гэрээ бас тийшээ нүүлгэн. Тэгэхээр энэ зун бол маш их завгүй, нүүдэл судалтай, засвартай, ерөнхийдөө маш их төлөвлөсөн ийм зуны 2 сар болно. Тэгэнгүүтээ би юу хэрэглэх вэ гэхээр би ийм нөгөө нэг хөмсгөө би 2 удаа Монголд лазерт орсон. Тэгээд яг хуучныгаа бодвол хуучин чинь бүр ингээд амар өөргөн тэгэнгүүтээ хөх тийм хөмсгөтэй байлаа штэ. Тэгэнгүүтээ 2 удаа лазерт орсон. Тэгээд нэг хуучны маш олон жилийн одоо давталттай тийм давтан ингээ хийсэн хөмсгний шивээс чинь 2 удаа ороход ерөнхийдөө арилдгүй байна. Тэгээд ямар ч тач хуучныгаа отох юм бол бүдгэрсэн. Тэгээд бүдгэрсэн байгаа болохоор би одоо Стокгольмд юм уу эсвэл Монголд очиод дахиж 1-2 удаа лазерт орно. Тэгэхээр маш гой бүдгэрээд арилж байгаа. Тэгээ бүдгэрээд арилсан чинь би ингээ хөмсгний үсгүй байгаад байгаа байхгүй үсгүй хүн байгаад байгаа байхгүй нэг хитгэн үстэй. Тэгээ үсээ ургуулах гад ийм нэг хөмсгний ийм серум төрхээд байгаа оройдоо өглөөдөө болох худлаа тэгээд оройдоо төрхээд байгаа. Тэгээд бас ийм сормоос ургуулдаг сормоосны серум бас ийм хосоор ингээ авсан. Тэгсэн чинь жисмийн ээжби нэг чи авъя гэдгээ сормоосны серумыг авсан. Тэгээ би болохоор хөмсгөндөө ингээд серум төрхээд байгаа. Тэгээ би Стокгольм очихороо ийм гоё сормоос хийлгсэн. Тэгээд аюу гоё сормоос ингээд Стокгольмд амьдардаг хүүхнүүд, бүсгүйчүүд ах юм бол одоо наадам болж байгаа учраас энэ соолнод байдаг Монгол өсчин дээр ажилдаг ийм Монгол охин байгаа. Аюу гоё хийд юм лээ. Амар гоё хийдэг. Тэгээд тэр охин дээр би сормоосаа хийлгсэн. Тэр охиныгоо рекламт чи ямар ч хэлсэн. За тэгээд миний ер нь оройны арьс арчилгаа нэг иймэрхүү
юм яриад ингээд яхаар аюу гоё ингэж юу яаж ийн арьсаа аюу гоё тавтай тухтай арчилчлаа. Тэгэд та нарт гэж хэлэхэд шигшүүлэгчээ бол байнгын төрхөн дотроосоо бол байнгын усаа уун чиг. За тэгээд энэ 100 тиймэрхүү сонтой байна. Тэгээд миний хувьд болохоор одоо сүхэ болохоор ингээ хүүхдүүдэд хөргөж өчөө тэгээд буцаад удахгүй ирнэ. Уул нь бол зунжингаа Монголд ингээд хүүхдүүдтэйгээ 2 сар сайхан сүхэ амраад тэгээд ирнэ, хүүхдүүдээ аваад ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч нөгөө нүүдэл суудал давхцаад ингээд шинэ рестораны засвар шинэ ресторанаа нээх бөө ажил давхцсан учраас сүхэ билетээ цуцлаад билетээ наашлуулсан. Тэгээд сүхэ болохоор ерөнхийдөө Монголд 10 хоноо л ирнэ. Хүүхдүүдэд орхисон байгаа. Тэнгүүд нь 3 дахь мэдээ болохоор 3 дахь сонин сайхан болохоор Anu Монгол явж байгаа. Манайхан бүгд Монгол яваад үнэхээр гоё жил болж байна. Anuгийн хувьд болохоор Монгол яваагүй. Монголоос ер нь гараад тэгээд дахиж Монгол яваагүй байхгүй юу? Монголоос гарахдаа Маркусыг төрүүлчихэд би Анукаг авчирсан гэдэг чинь Маркус одоо 12 жил Монгол яваагүй байхгүй. Тэгээд 12 жилийн дараа Монгол руу анх удаага Анука явах гэж байна. Тэгээд Анукагийн хувьд болохоор зөндөө их сонтой гоё аялал болоод гоё яваад ирэх бах. Тэгээ Анука Монголд очичоод зуны 1 сар очоод 1 сар ямар ч наадмын үеэр очино. Тэгээ буцаж ирэхдээ дүүнрээ аваад ирнэ. За тэгээд дүүнэртэйгээ цуг ирэхдээ 8 сарын ихээр ирнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За өөр чинь ямар сонирн байгаа лээ. Тэгээд ямар ч өнөөдрийн хувьд болохоор нэг ийм сонин сайхнаар энэ влогоо өндөрлөе. Тэгээд дутуу хэрвээ яриаггүй үлдээсэн зүйл байх юм бол дараагийн влогоор үргэлжлүүлье. Тэгээд хүүхдүүд маань байхгүй би чинь өглөө ингээ ажил гэр за яг хуу дасгал хийгээд ингээд завтай ч юм шиг завгүй ч юм шиг нэг сонин мэдрэмжтэй юм байна. Тэгээд байр сав үзэх шинэ хот руугаа нүүн тэгээд шинэ хот руугаа нүүхдээ очиж нөгөө байр саваа үзнэ, байр сав харна гэдэг ингээд маш их ажилтай байгаа. Тэгээд тэр болгоныгоо влог болгоод бичлэг болгоод та нартайгаа хуваалцснаа. За тэгээд ямар ч гэсэн влогтоо за та нараасаа ерөнхийдөө бол би subscribe дараарай, like, comment хийрэй гэж ерөөсөө гуйж байгаагүй те. Ерөөсөө гуйж байгаагүй. Одоо болохоор би дандаа гуйдаг болсон, гуйхаар шийдсэн. Яагаад гэвэл би миний YouTube сувг маань мөнгө олдог болсон. Би нэг та нартайгаа ерөөсөө хуваалцааг байгаа юм байна. Ерөөсөө YouTube дээр ерөөсөө сувгаараа ерөөсөө хэлээгүй. Instagram дээр хуваалцсан юм байна. Тэгээд би ямар ч гэсэн 4 дахь шинэ мэдээ гэж хэлэх үү. 4 дахь сонин сайхан гэх юм бол YouTube дээр мөнгө олдог болсон. Би та нартаа YouTube дээр мөнгө олдог болсноос хойш хэдэн төгрөг олсныгоо ч гэдэг юм ингээд тийм шинэ влог хийнэ. За тэгээд ямар ч гэсэн влогоо 7 хоног тутам одоо би ингээд нэг дэвтэр дээр ингээд хөөрхөн ингээд план төлөвлөгөө гаргацсан байгаа. Одоо хүүхдүүдийнхээ байхгүй аль болох завгүй, уйдахгүй, эмэрхгүй шиг юу хийж өнгөрөх вэ гэдэг ингээ хөөрхөн план төлөвлөгөө гаргацсан байгаа. Тэгээ энэ дээр болохоор 7 хоног болгон нэг влог гэж юм. За өдөр болгон нэг рeel юм уу, story хийн гинэ. За тэгээд өглөө бүр гүйн. За өнжөөд нэг удаа дасгал хийн, жимд очиж одоо дасгал хийнэ гэсэн. Тэгээ мэдээж эргүүл зөв хоолно ч гэдэг юм. Ингээд бахан план төлөвлөгөө гаргацсан байгаа. Тэгээд энийхээ дагуу айгуу сайхан гээ явъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд влогтойгоо хамт байсанд баярлалаа. Та нар маань тэгээд саб дараагүй бол subscribe дараарай. Би чинь мөнгө олдог болсон. Тэгээд надыгаа дэмжиж гоё юмсан влог үзэж байгаа бүх хүмүүстээ коммент хийрээ. Тэгээд таалагдсан бол лайк дараарай. Тэгээд надыгаа юу гэдэг вэ?
ямар ч хэсэн улаан үтсэн хүмүүстээ баярлалаа гэж хэлээд тэгээд энэ удаагийнхаа өнөөдрийнхөө блогийг чит чатыг дуусгая да. За тэгээд сайхан амраарай. Баярлалаа. Баяр таа.